Сайн бацхан үзэгчдээ танил хүн нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр түрүүчийн дугаартаа бид химийн ухааны доктор профессор Дэмбэрэл Нямгааг урьж оролцуулж исэн бол за энэ удаад бид яг одоо Төв аймагт хүрэлцээрээд байна. За энэ удаагийнхаа зочноор бид Төв аймгийн засаг дарга Баярбатыг урьж оролцуулж байгаамаа. За яг одоо бид төрийн удирдлагын ордны өөдөнд хүрэлцээрээд байна. Ингээд бүгдээрээ зочинтойгоо уулзъя. За сайн байна уу та? За сайхан амарч байна уу? Сайн байна уу? Сайн. Ажил тавлаг уу? Тавлаг сайхан байна. За. Таны нэг өдрийн ажил амьдрал хэдэн цагаас эхэлдэг бол? За, ер нь бол өглөө нэг 7 өнгөрөөгөл ажил бол буцалж эхэлдэг. Яг албан ажлаа Төв аймаг дээр бол одоо 9 цагт эхэлдэг. Өглөө босоод нэг өнөөдөр хийх ажлаа төлөвлөнө. Тэгээд ховын жоохон бэлтгэлээ базаагаад ирээд нэг эртхэн шиг чадвал эртхэн шиг ирээд бичиг зааснуудаа зохиндоо. Өнөөдрийн хувьд та ер нь ямар ажил төлөвлөсөн байгаа вэ? За яг одоо төлөвлөсөн ажил бол нэг 3 том ажил бий. За нэгдүгээр нь 11 цагт бол манай олон улсын онгоцны буудлын төслийн хэрэгжүүлэгч Samsung-ийн ерөнхий захирал ирнэ, гүйцэтгэгч компани. За бид одоо энэ асуудлаар нэлээд одоо бодож төлөвлөж одоо уулз зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Мөн одоо манай Төв аймгаас олон улсын онгоцны буудлын руу баригдах одоо замын гүйцэтгэгч компани захиралтай 2 удаа хүсэлтэй байд. Өнөөдөр бас ирэхээр төлөвлөж байсан бол хойшлогдсон гэж байна. За өдөр 14 цагт манайх одоо хүн амын завсрын тооллого бүх сумдаар явсан. Энэний одоо ажлын хэсгийн хурал хийн. За мөн одоо гадуур миний нэг уламжлалт ажил яадаг вэхээр Төв аймаг дээр явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг нүдээр үзэж заавгаар очиж танилцдаг. За энэ одоо танилцах ажлаа хийн. За мөн одоо манай гадаад арга хэмжээ, манай аймаг бол гадаад арга хэмжээ маш сайн одоо хөгжиж одоо байгаа аймаг. Тэгэхээр одоо энэ гадаад арга хэмжээний талаар одоо яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ одоо 20-наас 24-ний өдрүүдэд Солонгос улсын манай харилцааг Кавондо мужид захирагчны дээд хэмжээний уулзалт гэдэг 5 муж одоо улс улстай хүлээж авдаг юм. Энэ жил Солонгосын тал хүлээж авч эргэжлийг хийх ажлын санамж жижигт гар өсгөх зурах асуудал одоо ингээ болно. Тэгээд төсөв мөнгөтэй холбоотой асуудлууд хүндрээд байгаа. Тэгээд энэтэй холбоотой мэдээллийг гадаад харилцааны мэрэгжилтэн төрийн захирал удирдлагын хэлтсийн даргаас аавна. За тэгээд заавгаар бол бас нэг одоо бизнесийн төлөөллөлттэй бас уулзах юм төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр Улаанбаатараас ирэх юм одоо санал тавьж илээ. Тэгээд одоо манай Мянган айлын орон сууц барьж байгаа компанийн бас одоо санхүүгийн хүндрэлтэй холбоотой юугаа жоох хойшл одоо 11 сарын 1-ээс барилгын ажлыг зогсоох нь шүү гэдэг талаар бол мэдээлэл юм одоо хүргэх гэж байгаа юм шиг байна. Тэгээд энэ талаар бид бас өнөөдөр түрүүн цаг авсан. Тэгээд өнөөдөр ирэх байх гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн ажил бол яг төлөвлөсөн ажил бол ийм байна. Тэгээд завсраар нь бол маш их олон ажил гарч ирнэ бас. Одоо ингээд ажил хийж байна. Ажил зөөхөн гэсээр нэ маш их ажил байгаа юм байна шүү дээ. Хичээлгүй өдөр байна. За. Төв аймгийн онцлогийн талаар Сум болгон өөрийн бас онцлогтой. За манайх одоо газар зүйн байрлалын хувьд энэ нийслэл Улаанбаатараас хойш буюу Тухуулгалаас хойш нь бол одоо газар тариалан төмс үнсний ногоо тариалдаг эрчимцэн мал аж ахуйн үйлдвэрлэлээс хөгжсөн ийм аймаг аял жуулчлал бас байна. Тухуулгалаас өмнөх үе одоо тал хэрийн сумд нь бол мал аж ахуйн үйлдвэрлэл зөнхөлдөг. Тэгээд ер нь бол зам харилцаа дид бүтэц ер нь бол маш сайн хөгжсөн аймагуудын нэг. Аймгийнхаа алдартнуудын тухайд урлаг, спорт бүхий салбарт бол одууд байна. Энэ одоо Монгол улсын төрийн дуулалыг Төв аймагчууд сэрээдэг ийм онцлогтой. Тэгээд Монгол улсын төрийн дуулалыг зөвхөн нэг сумаас төрсэн алдартнууд бичсэн байх жишээтэй. Аймагтаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар. За энэ бол Төв аймгийн 100 мод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний харагдах байдал юм байна. Ирээдүйд нь яаж одоо Төв аймаг мөн хөгжих вэ? Хаана одоо яаж бүсчилж хөгжүүлэх вэ гэдэг ерөнхий харагдах шинэ 100 мод хотын одоо хөгжлийн ерөнхий байдал байгаа.
Төв аймгийнхны хувьд ер нь амжиргаа хэрэг байна. Амжиргааны дэвшээ харилцаа адилгүй. Гэхдээ ерөнхийдөө бол бусад аймагтай харьцуулахад л ер нь их гайгүй. Одоо юугаараа их онцлог гэхээр одоо нийслэл Улаанбаатар хотыг яг бүтэн газар зүйн байрлалын хувьд бүтэн тойрч байрладаг 27 сумтай сум болгон өөрийн бас онцлогтой. За манайх одоо газар зүйн байрлалын хувьд энэ нийслэл Улаанбаатараас хойш буюу туулгалаас хойш нь бол одоо газар тариалан төмс үнсний ногоо тариалдаг эрчимцэн мал аж ахуйн үйлдвэрлэлээс хөгжсөн ийм аймаг аялал жуулчлал бас байна. Туулгалаас өмнөх үе одоо тал хэрийн сумд нь бол мал аж ахуйн үйлдвэрлэл зөнхөлдөг. Тэгээд ер нь бол зам харилцаа дид бүтэц одоо ер нь бол маш сайн хөгжсөн аймагуудын нэг. Тийм учраас бол одоо хөдөөгөр бол одоо сүүлийн одоо жилүүдэд бол байгаль цагуурын таатай одоо нөхцөл за одоо бас тодорхой одоо малчтыг одоо дэмжсэн төрийн бодлого за орон нутгийн одоо дэмжлэгүүдээс шалтгаалаад бол хөдөөгийн малчтын амьдрал харьцангуй гайгүй байгаа. За ер нь бол аймгийн төв тэр дундаа аймгийн төвийн гэр оролдол жоохон одоо асуудлууд бол хүндрэлтэй асуудлууд бол бий. Гэхдээ бид бол ер нь бол энийг бол одоо иргэдийнхэн нийгмийн баталгааг хангах төрийн үйлчилгээ бас одоо иргэдэд зөвхөрөх тал дээр бол тодорхой бодлогод хэрэгжүүлээд явж байгаа. Ер нь манай аймаг бол бас их том одоо газар нутагтай. Дээр нь засаг захиргааны нэгжийн хувьд бол хамгийн олон сумтай аймаг. Тэгээ нийтдээ одоо 27 сум байна. За нийслэл Улаанбаатар хотоос манай аймгийн төв бол нэг 43 км одоо зайд аслагдсан байгаа. Тэгээ энэ бол одоо зам харилцаа сүүлийн шинжилгээний засгийн газар одоо зам харилцааны асуудал дээр онцгойлон анхаарсны үр дүнд бол манай аймгийн төв бол нийслэл Улаанбаатар хоттой хатуучилтай замаар хоёр талаар нийслэл Улаанбаатар хотын одоо хоёр талаас нь орж ийн. Энэ жил бол манайх одоо аймгийн төвийн хуучин замаа засаж холбож дууслаа. За өнгөрсөн жил шинжилгээний засгийн газрын үед шийдэгдсэн 28 км хатуучилтай замаар бид одоо Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улстай холбосон одоо босоо тэнхлэгийн авцамтай аймгаа холбогдсон байгаа. За энэс гадна манай 27 сумаас 12 сум нь одоо нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвтэй хатуучилтай авцамаар холбогдсон. За сая хэдхэн хоногийн өмнө манай Төв аймгийн Батсүмбэр сум одоо хатуучилтай замаар холбогдлоо. Ер нь Төв аймаг бол Улаанбаатар хоттой бас ойрхон байдгийн хувьд дид бүтцэн маш сайн хөгжсөн. Ер нь бусад аймагуудаас илүү хөгжил бол илүү байх юм давуу талтай. Тэгэлгүй байх. Одоо тэгэл манай дээр чинь ер нь л аль ч нийгмийн үед одоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэжсэн аймаг. За одоо жишээлбэл одоо Хатрын аяны хүрээнд бол сангийн аж ахуйнуудаас Төв аймагт ихээр байгуулагдж байлаа. Одоо Улаанбаатар хотын үндэсний хангамжид зориулж за мөн одоо ер нь бол улс орны одоо өмнө одоо тулгарсан асуудлуудыг шийдэхийн тулд бол манай аймаг бол маш олон зүйл дээр бол одоо анхдагч нь байсан. За одоо энэ цаг үедээ ч гэсэн энэ зүйлээс харагдаж хөрөнгө оруулалтууд орж байна. Аймгийн төв дээр одоо олон улсын онгоцны буудал удахгүй 17-нд ашиглалтанд орох гэж байна. Энэ бол зөвхөн одоо Төв аймгийн асуудал биш. Одоо Монгол улсын нүүр царай Төв аймагт л одоо ирж бууж харагдана. Тэгэхээр бол бид одоо аймгийн төвөө хот болгох ажлын хүрээнд одоо маш их ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа. Энээс гадна одоо 2013 онд бол манай аймгийн Сэргэн сумын нутаг одоо салхит уулан дээр бол одоо анхны одоо 50 мегаваттын хүчин чадалтай салхин парк ашиглалтанд орсон. За мөн одоо аялал жуулчлалын чиглэлээр манай аймагт онцлог зүйлүүд их бий. За одоо 13 дугаар зуун жуулчдын бааз цонжин болдог алтан ташуур цогцлбор өшөө цогцлбор бий. За мөн одоо манай Төв аймгийн Алтан булаг сумын нутаг дээр байдаг одоо Хустай нуруунд бол одоо Монголын одоо хамгийн олон тахь нутагшиж одоо тэнд бол одоо бууг ан амьт маш ихээр үржиж тэнд одоо байгалийн сайхан бас байна. За мөн одоо манай аймагт бол Улаанбаатар хот аймгаа тойрсон аялал жуулчлалын одоо баазууд ихээр ашиглалтанд орж байгаа. За дээр нь одоо манай аймгийн төв дээр одоо дэлхийн буддистуудын бас төв болохын майдар одоо хот тусах юм зураг төсөл хийгдэж байна. За ер нь бол Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс Монгол улсын одоо ийм хөгжлийн коридорын асуудал бол одоо яг яхарахгүй манай Төв аймгаар тэр дундаа аймгийн төвөр дайран өнгөрөх ийм одоо зураг төсөл хөрөнгө оруулалт бүхий л одоо боломжинд бүрдэж байна. Тэгэхээр одоо нийслэл Улаанбаатар хотыг дайран өнгөрж байгаа энэ бараа тавааны урсгал, тээвэр логистикийн асуудал, гол зангилаа хаабын асуудал ерөөсөө манай аймгийн хөгжлийн ирээдүй болж харагдаж байгаа. За мөн одоо энэс гадна манай аймгийн хувьд бол шинжлэх ухаан, технологи одоо туршилтын маш олон одоо
бодлогын хувьд манай аймагчууд дэмжиж ирсэн түүхтэй. Одоо энэ дээр байгаль экологийн чиглэлээр байдаг юм уу? Одоо энэ элдвийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжих бол бүрэн болцоотой. Одоо 27 сумд нэгж нь байж байна. Тэгээ ийм одоо онцлогтой аймаг да манай аймаг. Энэ аймагаас одоо төрөн гарсан алдартнууд гэвэл бас маш олон байгаа бах тийм. За ер нь яриад байвал энэ асуудал ер нь бол бүтэн өдөр ярьсан ч одоо хэдэн өдөр ярьсан дуусахгүй. За энд одоо их зохиолч нацагд оржээс ахгуулаад одоо манай утга зохиолын салбарт бол яруу найргийн одоо ардын уран зохиолч 5 одоо манай Төв аймгаас л гаргаж чадна. Одоо манай Шарвын Сөрөнжөв, Бунцгийн Бадарч, Дөнгөдийн Цоодл, Баумын Лавсран, Шагдрын Дулмаа гэдэг. За урлаг, спорт бүхий салбарт бол одууд байна. Энэ одоо Монгол Улсын төрийн дуулалыг Төв аймагчууд сэрээдэг юм онцлогтой. Тэгээ Монгол Улсын төрийн дуулалыг зөвхөн нэг сумаас төрсэн алдартнууд битсэн байх жишээтэй. За тэгээд ер нь бол хурдан морь одоо ерөөсө Монголд бол урлаг, спортын одоо доор бол манай Төв аймаг үнэхээр одоо гайхуулж чадна. Тэгэд манай ардын жүжигчин долгор ихч тийм ээ. Ингээд ер нь бол яриад байвал энэ бүхэл бүтэн одоо хэдэн өдрийн яриа болно да тийм. Үнэхээр сайхан бахархуу штэ аймаг байна. Бас нутгийнхаа энэ сайхан хүмүүсээр бахарахгүй байхын аргагүй юм тийм ээ. За тэгэхээр би яг одоос танаас нэг хүсэлт танд тавих гээд байна л да. Юу гэхээр таны өрөөтэй бас танилцж болох уу? За болдгоо яхад тэгээд энэ өрөө чих хингийн штэ одоо ингээд одоо 2012 оны 12 сард ажиллаа хүлээж авсан. Тэгээд энд бол би нэг л зүйлийг бол бас эрхэмлж явдаг. Энд одоо Монголын төрд одоо маш олон одоо сайхан улсууд энэ өрөөнөөс гарсан юм түүхтэй. Тэгэхээр бол энэ одоо хүмүүсийнхээ эдэлж хэрглэж ийсэн одоо энэ өрөө тасалгааг нь бас сайхан одоо аваа явчихсан гэсэн бодол байдаг. Тэгээд одоо энэ өдрөөс хойш одоо бид бол одоо энэ аймаг орон нутгийн одоо иргэд олон түмэн ирдэг энэ өрөөнд бол ер нь бол юугаараа чимэх хэрэгтэй гэхээр манай хөгжлийн ирээдүй юу харагдаж байна гэдгийг бас харуулъя гэж бас зорж одоо энэ хэдэн самбар нэмсэн. За зөвхөн тий. Манай хөгжил ер нь бол нийслэл Улаанбаатар хот ирээдүйн одоо Майдар хот онгоцны буудал энэ төмөр зам автозамын зангилаатай яаж хөгжих вэ гэсэн хөгжлийн төлөвлөгөө бас одоо шууд уялдаатаар гаргаж ирсэн байгаа. Бүс нутгийн төлөвлөлтийг хийсэн. За манай Улаанбаатар хот Төв аймаг хоёрыг харуулсан зураг байна. За энэ бол босоод ингэлгийн автозам Төв аймагаас яаж дайрдгийг бол гадна татны одоо зочид ирэхэд бол богинохоо хэмжээнд танилцуулж их амар байдгийг. Тэгээ одоо энэ бол богдуул, аюул жуулчлалын брэнд одоо энэ олон улсын онгоцны буудал, төмөр зам, автозам одоо онгоцны одоо агарын тээврийн энэ одоо гол зангилаа бол бид одоо ингэж хөгжих юм байна гэдгийг бол одоо холбооны бүгд Герман улсын зөвлөх архитектор автцарч бид одоо ингээд ерөнхий хөгжлийн төлөвлөгөөн дээр өтөлтийн хөрвүүлэнтэй хамтарч хийлгэсэн. За энэ бол миний бас нэг энэ албан тушаал хасчих үедээ хийсэн бас яг хүний нүдэнд үзэгдэж гарт баригдсан ажлуудын маань нэг гэж бас бодож тавьсан. Энэ яг хөөр одоо аймгийн төвийг хот болохоор энэ бол 1000 айлын орон сууцны төлөвлөлтийг хийгээд одоо дууссан байгаа байдал нь бол ингээд тэр дээдлэх иргэд маань одоо энэ тохилог орон сууцанда хямд өртөгтэй тохилог орон сууцанда орсон. Тэгэхээр зураг ажил хоёр ягшлаад яг ингэж харагдах ёстой гэдэг юм үндсэн дээр л одоо энэ хороол бол одоо босч байгаа. Одоо энэ хамгийн гол онцлог бол 1000 айлын орон сууцны хороол доторх нийтдээ бүх дэд бүтцийг хийгээд дууссан. 2 блок ашиглалтанд орчиж байгаа. Энэ дотор одоо 640 хүүхдийн сургуультай бие даасан тусдаа одоо халаалт их үүсвэртэй. Тэгээд цахилгаан, усан хангамж, дэд бүтэц гэрэлтүүлгээд бүх хөрөнгө нь шийдэхдээ дэд бүтцээ хийгээд дууссан. Одоо зөвхөн барилгын одоо ажиллал одоо эд дундаа өрнөж байна. За энэ байр нэгдүгээр ээлж ашиглалтанд орсон нь бол 6 сард бол ашиглалтанд оруулсан байгаа. За бид нар ихтэй Төв аймагчид бас сайхан сэтгэлтэй ийм одоо улсууд. Тэгээ одоо яах вэхээр Төв аймгийн эхний ээлжийн байр ашиглалтанд оруулахдаа бид энд 2 одоо хүнд бол байр бэлгэлсэн. За энэ бол их сайхан үйл явц бид дотроо их одоо омогшиж явдаг. За нэгдүгээрт бол Төв аймгаас 3 сая дахь иргэний чацуутан Төв аймгийн Ухтаал сум төрсэн байгаа. Тэгээд Хайрт хаан гэр бүлд охин мэндэлсэн. Тэгээд энд бол 2 байр аймгаас иргэдийн хурлаа шийдвэр гаргаж өгч энд одоо нээлтэнд нь одоо өдөр гардуулж гисэн манай ардын орон зохиолч Бунцгийн Бадарчгаа бас гардуулж өгч энэ арга хэмжээнд оролцож ирсэн сайхан дурсамж үлдсэ. За нөгөө нэг гэр бүл нь
Одоо манай эрүүл мэндийн салбарын 90 жилээ болсон. Тэгээ энэ жил одоо манай Төв аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж ирсэн Ахмад Дулмаа гэдэг хүнд бол нэг өөрөө байр бас төрийн орон сууцнд оруулсан байгаа. За энэ хүн бол насаараа төрийн одоо албан зүтгэсэн ийм зөвхөн одоо совилгч мэрэгжилтэй хүн, одоо хөгжлийн бэрхшээлтэй болцсон, хараагүй болцсон, одоо асран хамгаалах одоо хүн одоо бас шаардлагатай одоо амьдарч байгаа нөхцөл нь хүнд ийм хүнд одоо бид нар бас Төв аймагчууд нэг байр бэлгэлсэн байгаа. Тэгээд энд бол Төв аймгийн хэрэг метр квадрат нь 980 мянган төгрөгийн үнэтэй ийм тохилог орон сууцаар хангаж өгсөн доо хэсэгт хангалуун явдаг. Одоо хоёр дахь ээлж нь бол одоо ингээд ороход энэ бэлэн болж байгаа. Энэ өвөлдөө бол өгнө. Бид бол нийтдээ 1000 айлын орон сууцны дид бүтцийн асуудлыг бүгдийг шийдэж дууссан. Одоо бол барилгач ажил үлдсэн байгаа. Бас одоо нэг ая дахтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгжээ. Бас энэ өөрөө бас эргээ бодоход бол хямдхан байна. Манай Төв аймгийн орон сууц тохилог байна. Одоо ер нь бол хүмүүстэй их хөрсөн одоо төсөл болсон. Зөвхөн одоо засгийн газрын одоо маш зөв одоо бодлого бол энд явагдсан. Тэгээд дээр нь одоо энэ орон сууцны 8% зээл гэдэг зүйлээс хүмүүсийг орон сууцтай болоход их нөмөр нөөлөг болсон доо. За энэ бол Төв аймгийн 100 мод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний харагдах байдал юм байна. Ирээдүйд нь яаж одоо Төв аймаг мань хөгжих вэ? Хаана одоо яаж бүсчилж хөгжүүлэх вэ гэдэг ерөнхий харагдах шинэ 100 мод хотын одоо хөгжлийн одоо ерөнхий байдал байгаа. Тэгээд энэ Монгол дуурхтан театр гэдэг ийм сайхан театр Төв аймгийн одоо үеийн дарга нарын нэг шүдний өвчин бол нэг сайхан театртай болчих юмсан. Одоо орчин үеийн театрт болсон гэжсэн. Тэгээд энэ бол одоо улсын их хурлын гишүүн Мегомбийн их болд гишүүний санаачлагаар одоо хөрөнгө оруулалтанд улсын төсөвт сууж за аймаг орон нутгаас бол энэ зураг төсвийг хийлгэж ингээд хамтраад одоо ийм сайхан театртай болж байгаа. Барилгын ажил бол бас нэг 40-50% та явж байгаа. Энэ бол 800 хүний суудалтай одоо тайз нь орчин үеийн одоо иргэдэг мөн одоо өргөд давхараас ингээд тайз нь өргөдөд гараад ирдэг ийм сайхан театр бол ер нь бол одоо 16 он цаашлаад 17 гот бол ашиглалтанд орчин. Тэгээ ийм одоо сайхан театртай болно. Тэгээд энэ театр бол одоо манай маш сайхан одоо нүүр царай болох хаа. Тэгээд энэ дээр бол юм театр, зохиолчдын ордон. За дээр нь одоо энэ дээр одоо манай хөгжлийн хачиг хандлагаар одоо бид одоо эндээ бас юм акуха аваргуудын зогсолбор гэдэг энэ аймгийн шин төвийг бол бид нар бол гол нь харуулахаар энэ самбар дээр харагдаж байгаа. За манай одоо гол энэ самбар дээр харуулахыг зорж байгаа ажил бол вөхөр энэ онгоцны буудлын руу чиглэсэн энэ одоо цэнхэр хэсгээр манай үйлдвэрлэлийн бүсий. За тэгээд энд бол ер нь бол жижиг дунд үйлдвэрлэгч нарыг бол бид дэмжих талбай маань энд. За энэ дээр л одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэрлэгчтэй уулзахад бол бид бол саналаа тавьсан. За манай Төв аймагт бол ирж үйлдвэрээ байгуулаач. За манай аймаг бол эдлийн үйлдвэрлэлийн чиглэлээр бол аймгийн төвийн хувьд бол бас одоо юм туршлагатай. Тэгээд өнөөдөр ч гэсэн энэ уламжлалаараа хэд хэдэн үйлдвэрүүд л амжилттай ажиллаж яваа. Жирийн малчны хотод үйлдвэрсэн хоньны ноос одоо маш сайхан одоо Монголыг таниулах юм брэнд бүтээгдэхүүн болтлоо Төв аймгийн төв дээр бол тийм нөхцөл болцоонд бүрдсэн ажиллаж байгаа. За энэ дээр жижиг дунд сүүлийн 3 жилд бол манай аймагт бол аймгийн төв дээр ихтэй 3-4 үйлдвэр шинээр үе таалгаа нээлээ. Энэ бол бас одоо энэ шинжилгээний засгийн газрын бас бодит одоо ажлуудын нэг. За энэ дээр бол одоо манай барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр бол одоо бетон зурмгийн үзэл, хунцар эдлийн үйлдвэр ашиглалтанд орсон. За мөн одоо ноос утас сэрх үйлдвэр, за даавны чимэглэлийн үйлдвэр бас манай аймгийн төв дээр бас ашиглалтанд орсон байгаа. Тэгээд ер нь бол хөгжил бол төлөвлөгөөтэй явах юм бол бидэнд одоо ер нь бол маш их хурдан одоо хөгжих бас гарцсан болоо гэж бодож байгаа. Тэгээд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дээрх асуудал тусгацсан самбар байгаамаа. За энэ бол манай аймгийн бас нэг брэндүүдийн маань нэг байгаа. За энэ юу гэхээр манай Төв аймаг бол бас одоо бурхан шашны одоо бас их төв байсан юм онцлогтой. Тэгэхээр манай Манчрын хийд гэхээр бол бүгд мэднэ. Тэгэхээр Манчрын хийдийн одоо Манчир хотын нэрээр нэрлэгдсэн Манчрын оюун ухааны энэ одоо хийд маань удахгүй одоо сайхан хийдтэй болохоор одоо миний зүгээс өөрөө санаачилж одоо хөрөнгө мөнгөний одоо найз нөхөд ах トゥ нарынхаа хүрээнд зургийн мөнгийг одоо шийдвэрлээд ингээд ийм сайхан хийдтэй болохоор зураг төсөл бэлэн болсон байгаа. Шашин шүтлэг энэ хийдийн тухай ойлголтоор бас одоо яг нүдээр үзэж одоо энэ лам одоо багш нартайгаа ярилцаад үзэхэд бол их өөр ойлголт төрсөн. За энэ дээр бол одоо манай их аварга маань энэ жил Төв аймгийнхаа төв дээр
аав хүү Хөдөлмөрийн Баатар гэсэн энэ сайхан одоо Хөдөлмөрийн Баатарынхаа найр наадмыг Төв аймагт хийсэн. Тэгээ бид одоо Аква аврагтайгаа ярилцаад аймгийн төвийн тэр улаанаар харагдаж хэсэг дээр аваргуудын одоо цогцлбор байгуулал яасан бэ гэдээ санал солилцсны үндсэн дээр энэ дээр одоогор бол ийм ерөнхий төлөвлөлтөд газрын бол олгоцсон байна. Тэгээ одоо бид нар бол хоёр талаасаа ярилцаад одоо Аква аврагынхаа одоо гэр бүлийнхэнтэй ярилцж байна. Тэгээд одоо ийм түүхэн одоо аваргууд бол бас одоо бидний цаг үед төрж монголчууд биднийг бас баярлуулсан. Тэгээд манай жигждийн мөнх аварга гэдэг бол үнэхээр одоо дэлхийн олимпиас одоо хамгийн анхны медалийг авчирсан үндэснийх баяр наадам Төв аймагчуудаас 6 дараалал нь завсаргүй төрүүлж одоо дархан аврагд эрхэм цолыг авсан. Тэгээ гэр бүлийнх нь хувьд бол ийм Акха авраг гэдэг энэ Японы мэрэгжлийн сумад гайхуулж байгаа их авраг бол яг одоо Төв аймаг гэсэн сэтгэлээр бидэнд хандсан. Тэгээд гэр бүлтэйгээ ирээд аймгийн төв дээр одоо их сайхан 7 сар 29-ний өдөр сайхан наадам хийсэн. За энэ наадмаар гэр бүлийн хүн одоо манай аймгийн нэгдсэн эмнэлгийн одоо сайн үлсээ энд нэгдэж бас төрөний машин бэлгэлсэн. За би зөвхөн одоо аврагуудаас гэдэг юм уу одоо хөрөнгө одоо аж ахуйн нэгжүүдээс энэ хөрөнгө мөнгө босгох гэхээсээ илүү нь хамтарч төсөл хий гэдэг талаас л манайх бол төлхөө тавьж байгаа тусламж авах гэхээсээ илүү ер нь энэ хөгжил гарцвал бидэнд бол хамтын одоо хүч байх хэрэгтэй гэж бид нар бас зорж ажиллаж байгаа да. За тэгэхээр одоо миний бас нэг бахархалтай одоо өргөмжил байгаа. Энэ одоо Монгол улсын шинжлэлийн засгийн газрын үед бол Монгол улстай Төв аймагт ажил үйлсээр бас тэргүүлж одоо шилдэг аймаг болсон одоо өргөмжил байна. За энэ мөн одоо цом нь энэ одоо бас их сайхан бэлэгдэлтэй энэ ногоон чулуун дээр хийсэн гал голомтыг дүрсэлсэн юм сайхан одоо засгийн газрын шагнал хүртсэн тал миний явах баяртай байдаг. Энэ аймгийг удирж явах үедээ одоо энэ үнэтэй шагналыг авчаад за манай одоо иргэдийн хурал одоо манай аймгийнхан маань үнэхээр одоо ажил үйлсэн сайн байсны төлөө өгсөн шагнал баха гэж ойлгодог. Энэ Баярбат гэсэн байна. За энэ жил сая одоо Монгол улсын засгийн газар тэр дундаа боловсролын салбарт одоо боловсрол дээлтэй төрийн түвшээ гэдэг энэ шагналыг бол гант төмөр сайдаас гардаа авсан. Одоо ер нь бол төсвийн эрх мэдэл орон нутгад ирсэн. Тэгээд энэ цаг үед бол ер нь би өөрөө багш мэргэжилтэй хүн. Тэгээд ер нь бол боловсролын салбарт тодорхой хөрөнгө оруулалтыг бас хийсний төлөө бас ийм хүндтэй шагналыг бас сая одоо багш нарын холбоо дээр нь одоо манай боловсролын сайдаас энэ хүндтэй шагналыг бас гардаж аваад хэдхэн хонж байна. За энэ нэг сайхан одоо азарганы баримл би энэ энд хайртай. Ямар учиртай вэхээр манай Төв аймгийн төв дээр одоо Монгол улсад ганцхан байдаг сайхан хөрөл цутганы үйлдвэр байдаг. За энэ одоо хөрөл цутгуурын үйлдвэрт бол одоо Чингисийн талбай дээр байдаг одоо Чингис хааны хөшөө цогцлбор гэдэг бас хөрөл цутгуурыг энд хийсэн байгаа. Тэгээд тэр одоо үйлдвэрийн маань одоо ерөнхий сайдыг ирэхэд бас бэлгэлсэн. Тэгээ энэ бол манай Төв аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг яхаарахгүй мөн. Яагаад вэ гэхээр энэ маш олон онцлог бэлэгдэж энийг өгсөн болов гэж боддгийн. За манай Монгол улс бол адуугаараа үнэхээр одоо монгол хүнийг моргиогоор төсөөлөх аргагүй. Тэгэхээр манай Төв аймаг бол Монгол улстай хамгийн олон адуутай аймаг юм. Тэгээ тэр дундаа одоо хамгийн олон адуутай аймгаар ерөнхийлөгчийн батламжийг авсан энэ жил наадмаар. Дээр нь манай Төв аймгийн одоо Эрдэнэ санд сум хамгийн их малтай. Тэр дундаа Угалц 4-р баг бол одоо хамгийн олон адуутай багаар одоо шалгарсан байгаа. Ингээд ер нь бол адуугаар бол манай Төв аймаг олон сайхан түүхийг битсэн. За энэ дотор л үхээр улсын их баяр наадам манай Төв аймгийн Сэргэлэн сум бол улсын их баяр наадмын одоо айргийг таслаагүй ганц сум бий. Зөвхөн нэг сум гэхэд ангаар өрөөс анх одоо ардын явсгалын наадмаас ахгүйдаад одоо энэ өнгөрсөн жилийн наадам хүртлээрээс нэг ч одоо айраг төрөө алдаагүй сум бол манай Сэргэлэн сум байгаа. Олон сайхан алдарт уяачтай ийм онцлогтой аймаг да. Тэгэхээр би бас таныг аймагтай хийж байгаа бүтээн байгуулалтуудтай танилцъя гэж бодож байна л та. Тэгээ одоо ер нь бол би өдөрт нэг жоохон симхий гарвал юм зайлшгүй очиж өдөр болгон заавал тойрдог. Гэтэ тэр нь бол эсвэл өглөө эрт явна, эсвэл ажлынхаа заваар явна, эсвэл бүр шөнө явдаг байхгүй бас ер нь ямар байна, гэрэл дүүлэг нь ямар байна. Тэр нь бол гараад энийг хавсрах чи одоо цаг хэмнээд энэ их сайхан санаа байна.
Тэрээр аймагтаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудаа танилцуулахдаа За энэ манай Баян хөшөө багт дөнгөж сая хүү талгааны цэцэрлэг байгаа. Хашаа хороогийн засаад янзлаад өгөхөөр иргэд мань өөрөөх урам орд юм байна. Тэгээ хөрөнгө оруулалтаа шийдэг юм байна. Хэсэгдэлсэн дид үтцтэй вэ? Өөрийн дид үтцтэй энэ өөрөө. мөн хүүхэд насаа дурсахдаа Яг миний хүүхэд нас бол одоо тэгээд Төв аймгийн 100 модод одоо бөмбөг өшгөлж, техникийн дугууланд явж, үзгийн дугууланд явж, загнархтай загнуулчаал гэр оролд одоо ус авна, түлээ хагална. Одоо тэгээ хийдэг ажил юу хийдгийг тэрэл ажлуудыг бас хийж өссөн. тэрээр ажил амьдралынхаа гарааг хэрхэн эхлүүлж байсан талаар За 92 он төгсөж ирээд Төв аймагт анх одоо байгуулагдаж ирсэн 5 дугаар сургууль гээд шинэ сургуульд шинэ одоо багш ирж ажил хөдөлмөрийнхаа гарааг энэ сайхан одоо багш нарын хамт олонны дунд ажил хөдөлмөр эхэлж ирсэн. За тэгэхээр бид нар одоо бас яг энэ ахуй үйлчилгээний төв дээр хүрэж ирсэн байна. Гэр хороолт дундах тийм ээ. Энэ бас иргэдэд яг чухал хэрэгцээтэй зүйлээр нь бас хангаж өгдөг чухал юм бүтээн байгуулсан байна. За энэ одоо манай Баян хөшөө 3 дугаар баг гэдэг би эндээ сонгогдсон. За тэгээ энэ одоо мөрийн хөтөлбөрт одоо ард иргэдээс намайг дэмжиж чигээ явж явах үед амлаж исэн амлалт. За энэ бол гэр хорооллын иргэдэд зориулсан үйлчлэгээний төвөн байгаа. За энд бол одоо яг тулгымцсан асуудлыг шийдэж байгаа. За энэ барилгад орж ирснээс гэр хорооллын иргэд нийлд хоршоо байгуулсан. Тэгээд хоршооны иргэд маань одоо энд ажлын байр бий болгосон байгаа. Тэгээ 10-аад ажлын байртай. За энэ юу хийдэг вэ гэхээр гэр хорооллын иргэд цөнгөтэй хувцас үүрж ирээд юмаа угаачна. Ус их ордог учраас ус халаана, тийм ээ. Тэгээ одоо усаа зөөн, вок орно гэд бүх юм одоо бас гэр хороолт хүндрэлтэй байдаг учраас бол орчин үйлчлэгээ гэж болно. Том овор ихтэй зүйлээ авчираад юмаа угаачна. За энд одоо 4 дүүш байгаа бас тохилог. За эндээ бол усандаа орчин. За оюутлын цех байгаа юмаа оюулчин. Өөрөө бас ирээд ажиллаж гişүнчлэр ажиллаж болно. За урдаас өвлийн хүлэмжтэй. Эндээ бол нарийн ногоох үржлэгийг хийлгэж аваа явцдаг. Бага дээр нь одоо энэ иргэд манаас оршиж хөдөө бас одоо малтай болсон байгаа манай энэ оршины иргэд маань. Төв аймгийн одоо Баян цагаан суун мал нь байна. Манай Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаас эдгээр нийлээд бас одоо нэг гад одоо төмс үнсний ногоо тариад ургацаа авчдаг. Одоо ингээд ерөнхийдөө бол бас ажлын байраар дандаа 40-с настай одоо бүсгүйчүүд энд бол ажиллаж байгаа. За мөн одоо энэ хорооллынхаа иргэдэд усаа бас түгээчин. Тэгээд ер нь бол энэ гол онцлог нь гэр хороол дотор яаж хөгжүүлж болох вэ гэдэг загвар байдлаар хийгээд бусад аймгийнхан, бусад одоо багийнхан ирээд бол үзээд маш сайн туршлага байна гэдэг байгаа. Ер нь бол энэ одоо жохоо мөнгөөр тэгээд иргэд өөрсдөө ажлын байраа бий болгосноор онцлог. За энд бас нэг хийсэн бас шинэ технологи юу гэхээр хэсэгдэлсэн дид үтцтэй вэ? Өөрийн дид үтцтэй энэ өөрөө цэвэрлэх байгууламжтай, усан хангамжаа газрын гүнээс бас одоо авчдаг. Тэгээд цахилгаан халаалтаар өөрсдөө шийдчихдэг. Энэ ерөөсө гэр хороол доторх юм үйлчлэгээний шинэ одоо хэлбэрээр ажиллаж байгаа. За энэ манай Баян хөшөө багт одоо дөнгөж сая хүү талгааны цэцэрлэг байгаа. Энэ нь бол манай аймгийн төв дээр одоо 2 багт бол цэцэрлэг маш хүнд нөхцөлд ажиллаж байсан. Одоо энэ Баян хөшөө багийн хувьд бол одоо 2 анги одоо өвлийн айлын зориулалттай барьсан одоо өвлийн суудсанд 2 анги үйл ажиллагаа явуулж байсан. Зөөврийн устай гал төлдөг. Одоо тэгээд коршок барьсан ийм л одоо цэцэрлэгийн орчин бол 20 хэдэн жил үргэлжилсэн. Тэгээд сая орон нутгийнхаа төсвөөс бид нар мөнгө гаргаад 100 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан. За энэ бол яа хараггүй одоо бас энэ үед одоо хийх гэж зүтгэсэн одоо манай орон нутгийнхны одоо бас их том хөрөнгө оруулалт гэж үзэж болно. Тэгээ энэ яг хөр хамгийн гол онцлог нь бол одоо хүүхдүүдийг одоо бид болж гэнэ бүтэж гэнэ гэдээ үзсэн бол тэнд одоо хуучнараа л байх байсан. Тэгэхээр бид одоо аймгийн иргэдийн хурал дээр одоо би санал оруулж энэ асуудал шийдсэн байгаа. Гэхдээ зөвхөн аймгийн нөөц цэцэрлэгээс гадна бид Баян цагаан сумны цэцэрлэгийн асуудлыг бас шийдсэн. За тэнд бол бас 100 хүүхдийн цэцэрлэг одоо үе даалгаа нээх гэж байна. Тэгэхээр яг энэ орчинд Баян хөшөө орчинд энэс өөр цэцэрлэг байгаа юу? Ерөөсөй байхгүй. Энд бол гэр хороол дотор байсан одоо өвлийн айлын зориулалттай өвлийн судсанд
одоо 2 анги үйл ажиллагаа явуулсан. Одоо 100 хүүхдийн бүх юм шин ийм цэцэрлэг одоо орон нутгаас бид шийдлээ. Би нэг технологийн багш хүн багхгүй те. Тэгээд яг хөхөр энэ багш нарт одоо дунд сургууль болон цэцэрлэгийн багш нарт сургалтыг хэрэглэгдэх өнөөдөр маш дутагдaltaй байгаа. Яг нөөц болцоогоо амьд одоо ажиллах юм бол цаас маас нэг үеигүүд бол байгаа боловч яг бодлогын хувьд л шинэ юм хийх хэрэгтэй гэж бодоод би нэг ийм материал бас цэцэрлэгийн багш нартай бас бэлдэж өгсөн. Төв аймгийн хэмжээ нийтдээ 42 цэцэрлэг байгаа. 42 цэцэрлэгийн нэг 200-аад багшид Солонгос улсаас нэг ийм сургалтын хэрэглэгдэх хүн жижиг эдлийн хамт бүх багш нартай сургалт зохион байгуулсан. Япон Солонгосоос багшийн урьж авчраад заах аргыг сургаж өгсөн. Тэгээ багштай бэлдсэн нь бол нэг багшид нэг 300 мянган төгрөгийн үнэтэй ийм одоо материалуудыг бэлдэж өгсөн байгаа. Тэгээд багш нар маань өөрсдөө маш сайхан бүтээгдэхүүн хийдэг болсон байна. Хүүхдүүд тоо бодох арга маргыг одоо сургадаг. Багш нар өөрсдөө сурагчтайгаа нийлээд ийм одоо бүтээгдэхүүн бас хийсэн багч жишээтэй. Одоо удахгүй энэгээр бид нараас Төв аймгийн нийт багш нарын үзүүлэн гийн одоо материалын тэгээд юу бол юу хийж болдгийг харуулж байгаа. Энэний гол онцлог бол хүн бол сэтгэх ёстой. Тэгэхээр багшид энэний цаана юу ойлгуулах гэдэг нь вэхээр одоо материал бол бидний арын дор материалууд байна. Энийг одоо гадны өндөр технологи гэж яриад гэтэл энэ бол ганцхан өнгөндөөл байна. Маш гоё хурц тод өнгөтэй. Энэ ямар материал вэ гэхээр нөгөө ялангуяа бүсгүйчүүд сайн мэднэ. Айлын нөгөө галтгоонд ашигладаг 3 өнгийн нэг алчуур байдаг шүү дээ. Тэргээр хийсэн одоо тийм юм хурц тод өнгөтэй материалууд. Энийг бид нар Солонгосоос авчраад багш нартаа өгсөн. Тэгээ багш нар маань ямар талархалтай хүлээж авсан бэ гэхээр ер нь боловсролын байгууллага 30-40 жил ажиллаа. Дэвтэр номоор хийгээл ирж одоо семинар цугаа явдаг эсвэл өнгөрсөн жилийн семинарын онцлог бол юу гэхээр бид сургалтын хэрэглэхүүнтэй боллоо. Шинэ одоо материалтай танилцлаа. Хүүхдэд үнэхээр хэрэгтэй материал байна гэж. Энэ яг хөхөр угаагаад арччихна. Дахиад угаачин те. Одоо ер нь бол хүүхдэд одоо хоргууд ийм их сайхан материалууд янз бүрийн юм хийсэн маш том үзэсгэлэн гарах гэсэн манай цэцэрлэгийн багш нарын. Тэгэхээр яг одоо бид Төв аймгийн яг аймгийн төв дээр байрлах Солонгос цогцлбор тохиролцоод байна. Энэ бол бас нэгэн одоо соёлын дэвшилт гэмээр тийм ээ. Бас сайхан юм цогцлбор баригдсан байна. Тэгэхээр яг энэ дээр бол яг хотод байгаа юм шиг Төв аймгийнхан маань киногоо үзэн, чөлөө цагаа өнгөрөөн тийм ээ. Бүхэл үйлчилгээнд ер нь цогцоороо багтсан байна. Тэгэхээр яг энэний гол нь юу гэх гээд байна. Тэгэхээр энэ цогцлборын маань зураг дизайн дээр та бас өөрөө бас ажилласан юм байлээ. Яг өөрөө бас зураг дизайны багш байсан юм. Ард ирээдүйн хайдахтай амьдрах. Одоо тэр дундаа соёлын үйлчлэгийг бас хөргөж хэмсэн гэсэн юм одоо зорилт тавьж одоо аймгийнхаа төвийн ашиглалтгүй байсан объектуудыг бас засаж тогтжуулах юм ажлыг зохион байгуулсан. За энд бол 2013 оноос орон нутгийн хөгжлийн сан гэдэг юм бий болоод энэгээр бид нар юу хийх вэ гэдгийг бас ярилцж байгаа. Тэрс бол кино театр хий. Одоо эндээ бол хүмүүс одоо спорт зааланд тоглолцдог, киногоо үзчихдэг, хүлээ авалтаа зохион байгуулдаг иймийг бол хийхээр зорж ажиллаад энэ дотор тэгээ яг зураг зэлтэр би өөрөө бас ажилласан байгаа. Улаанбаатар хотод бас одоо ийм интерьер дизайны чиглэлээр ажиллаж исэн хүн. Тэгээ энийг бас Төв аймагчуудад харуулчих гэдэг бас одоо өөрийнхөө найз нөхөд одоо гадна дотныхантай ярьж байгаад энэ зургаа гаргасан. Тэгээд энэ бас манай аймагт их таалагддаг яг ямарсан кино үзчин, спорт зааланда тоглолчин одоо ингээд яг орчин юм шийдэлтэй юм байвал их зүгээр гэж бодоод ажилласан. Дизайнаас гадна одоо эн чинь олон хүний хүч хөдөлмөр шингэж байгаа юм. Зураг төсөл дээр нь л ихлэ сайн ажиллах хэрэгтэй. Тэгээ болон дохой болгоны мэддэг. За хүүхэд багт бид нар энд нь одоо дуурамэл авт машин хийгээд машин уралдуулаад зогсож ирсэн хүүхэд байгаа. Тэгээ энэ дотор одоо манай залуу зохион бүтээгч би өөрөө нисэх загварын спортоор хичээлдэг. Тэгээд манай техникийн дугуулангийн одоо үеийн хүүхдүүд энд бас хичээлдэг гэсэн. Ер нь энэ болон болгоны мэднэ энэ байшингийн. Тэгээд энийг ер нь сайхан тогтжуулъя гэж бодоод одоо хүмүүстээс жоо хүрж байгаа энэ өөрөө. За манай аймагаас нэлээд хойнол гэр хороололтой. Тэгээд гэр хорооллыг одоо хашааг бас эмгэгтэй болох ажил зохион байгуулаад явж байгаа. Ер нь баг болгон өөрийн онцлогтой одоо хашаа хийж байгаа. Тэгэхээр манай энэ одоо жишг хорооллын годомж болоод юм байгаа. Төв аймгийн мэрэгжлийн сургалт үйлдвэрийн төвийн хүүхдүүд энэ чимэглэлийг хийсэн. Манай Төв аймгийн төв чанар дулааны эрчим хүчний газрын одоо ажилтнууд маань ажилчид энэ хашааг барьсан байгаа. Тэгээд одоо энд зөвшөөрлөгөө буусан айлуудыг энд нүүлгэж авцраад одоо өмчлөлийн газрын шийдэж өгöd одоо өмчлөлийн газар
Дээр нь одоо энэ жишг хорооллынхаа нэгдсэн хангамж цахилгааны дач өгснөр энэ одоо жишг хороол болж байгаа маа. Энд ахуй үйлчлэгээтэй гудамж зөвхөн нэг хашаа барихаас илүү бид нар цогцоор шийж өгөхөөр зорж байгаа. Баг болгон дээр онцлог байгаа. Энэ багийн хувьд бол ахуй үйлчлэгээ цэцэрлэг цэвэрлэх боломж шийж өгсөн бол зарим гудамжинд нь бол айлын одоо засмал замын гэрэлтүүлэлтийн шийж өгж байгаа. Зарим нь бол дунд нь уурын зуух барьж өгч одоо нэг дулааны их үүсрийг бас шийдж өгж байгаагаар онцлог байгаамаа. Хэдэн жилийн дараа бол гэр хороол гэж танигдахын аргагүй болох нь шүү дээ. За ер нь бол бидний гол зорилго бол байгаа одоо энэ баялгаа бас үнцэнтэй болох ажлыг хийх хэрэгтэй. Өмжилж авсан газраагаад одоо навсайсан байлгаж болохгүй. Тэгээ энэ дээр бол иргэдээ одоо иргэдийг нь оролцоог нь хангаж байгаа. Тэгээд ингээд хашаа хороогийн засаад янзлаад өгөхөөр иргэд мань их урам орд юм байна. Тэгээ хөрөнгө оруулалтаа шийдэг юм байна. Одоо хашаанда байшин хороогоо барих, за одоо хөлөмж барих гэдэг иргэдийн итвэх сэргэж эхэлж байгаа. Энэ ер нь байгаа энэ газар объектуудаа үн цэнтэй болгоё гэж таны хэлснээс бас дүгнэлт хэлэхэд саяны тэр солонгос цогцлбор тийм ээ энэ цэцэрлэг эднэр бол яг энэ санаачилгаар л бүтэж бий болсон. Ерөөсөө бидний одоо төсөв маань юу вүлээ? Иргэдийн маань карманд хэдэн төгрөг байгуулаа гэж бодож үзэхээр бол ер нь бол бид нар өмчлийн газар авахгүй адил одоо хээр авчид нэг дөрвөн дугуй одоо зоочоод тэгээд миний өмчлийн газар сэтгэл ханамжтай байхаасаа илүү байгаа юм а бид нар нөөц болзог ашиглаж сайн ашиглая гэдэг ийм бодлого барьж ажиллаж байгаа юм. Тэгээд тийм учраас бол бид одоо иргэдээ сайн ойлгуулж байгаа. Бид наад гэр оролцсон дид бүтцийн татаад үгүй, усын оруулаад үгүй, шилэн кабелийн авцраад үгүй, гэрэлтүүлгийн шийдээд үгүй гэдэг ингээд ер нь ажиллаж байна. Зөвхөн энэ бол аймгийн төв биш, манай сумдад бас их сайн одоо явж байгаа. Тэгээд энэ дээр бол ер нь бол манай сумдад очиж үзэх юм бол маш их өвөрмөц одоо сайн жишг одоо сумдын удирдлагуудаа зохион байгуулалтанд орж их юм хийсэн байгаа. Шинжлэхлийн эмнэлэг шинэлэг үйлчлэгээ гэдэг сайн улсын аяныг бол эхлүүлээд одоо эд дундаа явж байгаа. За энэ бол манай Төв аймгийн эрүүл мэндийн салбар бол бас их одоо нийслэл Улаанбаатар хоттой их ойрхон байдаг учраас бол хөрөнгө оруулалт эдний дээр асуудал их жоохон долмог явсан. Тэгээд миний зүгээс бол яг нэг 3 жил яаманд одоо 12 бичиг явуулаад хөрөнгө оруулалтын асуудал шийдэж чадаагүй. Тэгээд ямар ч байсан миний хариуцах ажил яхахгүй мөн учраас л энэ дээр одоо би сайн улсын аяныг эхлүүлсэн. За зөв залуус гэдэг хэдэн залуус 1-7 гэдэг хөтөлбөр эхлүүлье. Төв аймгийн хэмжээ сайн улсын аян эхлүүлээч гэдэг юм санаачлага эренгүүт нь энийг Төв аймгийн хэмжээний том акц болгож байгаа. За энэ дотор юу хийгдэх вэ гэхээр за нэгдүгээр үйлчлэгээний шинжилэл. За хоёрт бол тоног хөрөмжийн шинжилэл бас зайлшгүй хэрэгтэй байна. За гуравт бол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа улсуудын маань одоо нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Эмч болсон хүчний бодлогын асуудал дээр бид шинжилгээ хийх хэрэгтэй. За дөрөвт бол барилга байшин засварын асуудлыг бол хийгээд өгч гэж зорж ажиллаж байгаа. За энэ ажлын хүрээнд бол одоо хүүтрэгээс өмнө бид нэр гадна тогтчлтын ажлыг бол эрчимтэй явж байна. Төв аймагт ийм далайцтай хандивын одоо сайн улсын аянаар шийдэжсэн гэр нь бол их цөөхөн байх гэж дотроо бодож байгаа. Ямар ч миний бүрийн эрхийн хугацаанд бол ийм одоо том бүтээн байгуулалт яваагүй. За энд нэгдүгээрт бол сайн улсын аянгаар одоогийн байдлаар бол бид нар одоо хүмүүсээс мөнгө татах тийм одоо бодлого ерөөсөө бариагүй. За ерөөсөө одоо хинд ямар илүү одоо ашиглахгүй зүйл байна. Эсвэл одоо ямар нөөц болцоо байна гэдгээр уриалахад бол одоогийн байдлаар бид нар одоо доор хаяж нэг 6-700 сая төгрөгөөр үнэлтгэс хэмжээний ажил хийчлээ. За энд бол нэгдүгээр аймгийн төсвөөсөө бид нар бол одоо тодорхой хэмжээний мөнгө одоо 200 сая төгрөг гаргасан. За энэ дотор тэрүүгээр юу хийж ийнэхээр эрүүл мэндийн салбарынхаа энэ одоо эмнэлгүүдийн гадна фасадуудыг бол будах ажлыг хийлээ. За дээврээс нь одоо ус гоожоод байдаг энэ одоо асуудлыг бол бид бол дээврийн засвар хийгсэн. За дээр нь одоо энд одоо энэ замын асуудлыг одоо бордюрын сольж яг шинээр зам талбай хийх ажлуудын тодорхой хувийн замынхаа компаниар хийлгэсэн. Энэ бол дандаа шууд зардлаар нь хийлгэж байгаа. Зөвхөн материалын зардлыг нөгөө л хийлгэж байгаа. За энээс гадна бид гадна дотны маш олон улсууд бол хүсэлтэд тавьсан. За энэ дээр одоо манай найрамдалт харилцаа жилийн мужийнхан одоо энэ бидний зогсож байгаа одоо 200 сая төгрөгийн хавтан ачуулж явуулсан сайн улсын аянд нэгдэж. За мөн одоо манай аж ахуйн нэгжүүд энэ дээр бол маш сайхан тусалж байгаа. За жишээлбэл одоо энэ одоо сүүдэрч барьж байгаа энэ компани одоо юу бол манай стандарт хэмжил зүйн хилцээхэн одоо энэ сүүдэрчийг барьж өгч байна. За энэ бол бид одоо барьж өгөхдөө яах вэ гэхээр энэ хуучин эвдэрсэн байсан сүүдэрчийг авчирч тордож байгаа. Төв аймгийн одоо стадион дотор байрсан одоо тоногдсон юм сүүдэрчийг авчирж байна. За тэр цаадлынхан сүүдэрч бол манай иргэний танхимын одоо хамт олон
тэрийг бас барь тогтжуулж өгсөн. За Төв аймгийн Төв Чандман эрчим хүчний газрынхан одоо усан хориглоор эмнэлгийн доторх одоо эмч зөвлөгчдийн ажиллах одоо угаалтуур тосгуурны асуудал шийдэж байгаа усан хориглоор барьж өглөө. За мөн одоо манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан маань яаралтай тусламжийн гараж барьж өгсөн. Одоо энэ гэхдээ бид нар бас та нар мөнгө битгий одоо зарцуулаарай гэдэг хүсэл тавьж байгаа. Одоо өөр ашиглалтгүй байсан одоо блокийг нурааж авчраад яаралтай төрийн тусламжийн гаражийн асуудыг шийдэж өгч байна. За мөн одоо манай байгаль орчны чиглэлээр ажилладаг 2 компани одоо гацуур мод авчирж өөрсдөө суулгаж өгсөн. За тэгээд үргэлжлээд манай улсын бүртгэлийнхэн бол одоо үйлчлэгээний шинжилт дотор програм хангамжийг хариуцж одоо програм бичиж эхэлсэн. За компьютер техник хэрэгслийн хандуулахаар болж байгаа. Аймгийн засаг даргын хамгааллын газрын хамт олон бол нэг өдрийнхөө цалин тэмцэх хэмжээний одоо тусалцаа үзүүлэхээр болж шийдсэн байгаа. За мөн одоо манай аймгийн юуны одоо харилцаат 100 мод сумын харилцаат мужийнхан маань одоо нөгөө юм монитор гэдэг аралтай өвчтөнд ашигладаг юм монитор бэлгэлж байгаа. Энэ цуваа бол маш эрчтэй манад хизээ ирэх вэ гэдэг манай байгууллагууд бол одоо шаардлага тавьж эхэлсэн. Тэгээ бид энийг бол нэг сарын дотор бол бас энэ бүтээн байгуулалтын ажлаа хийж дуусгаад үйлчлэгээний шинжилэл болон тоног төрөмжийн шинжилгээний ажил бол ийд одоо дундаа ороод явж байгаа. Тэгээд явдахгүй сарын дараа ихтэл Төв аймгийн эрүүл мэндийн одоо орчин нөхцөл бол одоо танигдахын аргагүй болтлоо бид нар өөрчилж чадна гэж байгаа. Бид нэгтээ заавал одоо мөнгө гэдэг байхгүй эсвэл заавал одоо та нар одоо биеэр ажил гэхээсээ илүү хүнд ямар болцоо байна гэдгийг бол хүмүүстээс ойлгуулсны үндсэн дээр л энэ ажилд сайн үлсээ энэ дээр явж байгаа. Тэгэхээр яг энэ одоо газарт шин төв маань баригдах гэдэг байгаа тийм ээ? Тий одоо энд одоо манай аймгийн ирээдүйн шин төв ерөнхий хөтөлбөрийн дагуу энд босч байгаа. За энэ дээр нийтдээ 13.5 га талбай дээр 95 айл зөвшөөрөлгүй буудсан. Байсан гэ энэ айлуудаа нүүлгээд иргэдтэйгээ сайхан хамтарч ажилласан. Тэгээ айлууд маань бидний бодлогыг ойлгоод нүүгээд өгсөн байгаа, газраа чөлөөлсөн. За энэ дээр одоо манай нөгөө шин 800 хүний суудлалтай театрын барилга маань одоо ингээд энэ босч байна. За энэ одоо харагдаж байгаа хэсэг бол Мянган айлын орон сууц. За Мянган айлын орон сууцны эхний ээлжин дээр 1-р блок, нөгөө 2-р блок нь одоо ингээд ашиглалтанд орсон. Энэ Мянган айлын орон сууцны бүх дэд бүтцийн асуудал бүгд хийгээд дууссан. Одоо ерөөсө барилгууд ингээд эрчимтэй баригдана. Багш нартаа зориулаад 40 айлын орон сууцны газрын асуудлыг шийдээд өгсөн. Зургийн зургуулад өгсөн. Эмч нартаа зориулаад бас 40 айлын орон сууцны газар өгсөн. За одоо тэр баригдаж байгаа барилга бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга ингээд ямар ч хэлсэн Төв аймгийн иргэдэд хямд өртөгтэй орон сууцаар бодлого явж байгаа. За энэ дээр зохиолчдын ордон баригдана. За яг одоо бидний зогсож байгаа энэ талбай дээр Төв аймгийн төв одоо дашчин харлын хийд гандан маань баригдана. Энэ дээр одоо бид нар одоо гандгийнхаа барилгын зургийг шийдсэн байгаа. Сайн уу. Сайн байна уу та? Сайн байна. За тэгэхээр та нас өдөр хэд хүрч байгаа вэ? 80 гараад явж. Ааха. Олуула байх бас их сайхан штэ тийм ээ? Олуула бужигнэлтэй. Сайхан. Багада та ямар хөвгтэйсэн бэ? Яг би нэг гэрийн бараа харах дургуул хөвгтэйсэн. Ажил хийх бас Юу тагдаг вэ? Биш. Гараад бөмбөг өсгөлээд алга болно. Бөмбөг Спортын бас дугууланд явна. Тэгээ яг бид нар олуула гэтээ хүмүүс л олуула хөвгтэй айлыг гэдэг бүгд аруулаад нэг гэрт амьдрал гэж боддог тийм биш байдаг аахгүй юу? Яг бод амьдрал дээр төрүүчин одоо тусдаа гараа явуулсан явчихин. Тэгэл нэг үед бол миний дээшээ нэг 2 ах, доош нь 2 дүү маань гэдэг юм уу те 3 дүүтэй одоо ингээл өсчихсэн. Тэгээ манайх л намайг хүүхэд байхад бол инхтэй ингээд манай энэ одоо гэр оролт бас байсан. Тэгээ намайг 9-р ангид байхад энэ байранд орж исэн. За тэгээд манай аав маань манай сургуулийн багш. За миний ээж бол энэ Төв аймгийн намын хороо тухайн үед намын хороо ардын ижил хороонд одоо бичиг хэргийн ажилтан хийсэн. Нарийн дарга хийжсэн. Яг миний хүүхэд нас бол одоо тэгээд Төв аймгийн 100 модод
одоо бөмбөг өшгөлж, техникийн дугууланд явж, үзгийн дугууланд явж, загнархтай загнуулчаал гэр оролд одоо ус авна, түлээ хагална. Одоо тэгээ хийдэг ажил юу л хийдгийг тэр л ажлуудыг бас хийж өссөн. Та ер нь хүүхдүүдтэй 10 хүүхэд гэж маш олон хүүхдийг өсгөх ер нь хэцүү байдаг уу? Гайгаа тэр үед чинь өөрөө өөрснөө аваа явцдаг байсан үе шүү дээ. Тий. Энд аймаг дээр чинь их зөөгөөд ягаад ахын байхгүй. Ахнаа эгчнэрийн дүүнэрээ хөргээд өгсөн цэцэрлэг төгчөөд явчихна. Хүүхдгөө уншилээ чи өөрөөсөө малчдаг байсан үе л дээ. Харин ганцхан ариун цэврийн юугийн сагчид ханаа дөрөхгүй юмсэл гэж их боддог. Тэ нэг анаач өрдгөө тэгээд энэ хээ чинь тэгээд өссөн дөө чаавас. Тэр ч ойлоо гэрийн бараа харддгөө тэгээд. Ажилтай. Тий. Ах эгчийнхээ хүмүүжлэр бас хүмүүжнэ. Тэг хүмүүжнэ. Тэгээд одоо агч нар одоо тэр үе чиг сайхан байсан бол Хөв аймаг дээр 2-10 жилтэй. Тий. Тэгээ одоо хүүхдүүд бол бие нэгээрээс бүгд мэддэг. Тэгээд миний агч нар хичээл сурлагандаа сайн бас гайгүй нэр хүндтэй байсан. Тэгээд яг хоо ер нь бол манай Сурхаагийн дүү, Шүрхүүгийн дүү, манай Сэрдамбын дүү, Бямжийн дүү одоо ингээд ер нь ах эгч нарынхаа нэр хүнднээс их явдаг байлаа да. Ах эгч нар бас сайхан явж байгаа. Зуны амралтаар бид нар тэр хөдөө аваачаад бас тугалд явна. Хөдөө очил да. Тэгэхээр бид нар ч одоо ингээд өглөө босол хүүхдэл болсон гэрийнхээ тэр өхрийнхээ баасыг одоо хамж авчаал. Тэгээд сүүл тэр сүүгийн хөөрүүлчин тэр заваатанд сүүнд начаа сүүгийн тушаачна. Тэгээд болж игэл нэг агентаас очиад нэг тэр өдөртөө үлдсэн цагт нь бол хүүхдүүдтэй үеийн хүүхдүүдтэй гараад бөмбөг тоглоод гол дээр очиод тоглох гэхээр за та нар одоо хамт суу. Бид нарт тоглоогоо суулгацсан. Тэгээд тэрийг бас хүнд удамнаас байд юм шиг байна. Тэгээд одоо манай хүүхдүүдээс миний ээж аав хоёр миний тэр баг хүүч байсан тий тэгээд нэг л орж ирэх аливаа тоглоё гэл тэр даалуу тоглоулна тий тэр тоо бодох юм сургаатай тий хөдөр тоглоно тэгээд одоо боддог одоо морь уралдана шагаагаар тоглоулна тэгээд ерөөсөө бид нэг баг ер нь гэртээ байх үед л хамтд ингээд дандаа тоглуулад байдаг тэгээд бид нар чинь хүүхд багтал дээр гадаа хүүхд хашаалдаа гаш тоглох гэдэг хэдүүлээ тоглоно гэл ингээд тэр бас нэг тэр тоглоомоор бас хүүхдэд бас юм сургаж ирсэн болоо да гэж боддог. Тэгээд тэгснээр бас ихтэй үеийн хөгшчүүлнээс их орж ирнэ. Гэхдээ доктортой сууж сурдаг. Тэндгүү. Үгүй таяр одоо дорж өгч таяр хөөгдөг ээ тоглоо суух юм. Манай хянын шалгам хөрөөж өгöd нэг бас нэг цуг ажилласан хүн ирж байна. Хөөгдөө ямар мэй тоглодог байна таяр. Үгүй чи хөөгдө гарч явахгүй штэ сайхан байдэн штэ. Шугалдаад за орой даалгавраа хийж байж байгаарай. Орой ирээд тоглоно шүү тоглох тоглоомоо билж байгаа гин. Хоолоо хийцэн. Даалгавраа хийж бүгд үзүүлчихэд тоглоход билээ. Гэтэ аав жир хизээл гэнэ ушууг тоглох хэсэг гэж бодчих. Тийм дэсэн да. Тэгэхээр та ер нь амарч явах үедээ чөлөөт цагтаа юу хийдэг вэ? Бид нар ч их олуул аав ээжээсээ. Тэгэхээр ер нь гэр бүлдэл цаг зав зарцуулъя гэж их боддог. Тэгээд ээж дээрээ очино. Хадмууд дээрээ очино, найз нөхдийнхөөрөө очино, болж игэл бас нэг ер нь хавьд уулзаагүй найзаа зөөрөө дуулчих гэж бас бодж оролддог. Тэгээ мөн одоо ер нь жоохон зав гарвал бас энэ аймгийнхаа бүтээн байгуулалт одоо ажлын явцыг бол харах юм сонирхолтой их дуртай. Дээр нь яг миний бас дуртай нэг зүйл бол техник спортоор хичээллэхийг бас оролддог. Тэгээд энэ бол нэгс загварын спортоор багасаа техникийн дугууланд явж байсан. Тэгээд нэгс загварын спортоор л хичээлдэг. Гэхдээ сүүлийн 3 жил энэ спортоо бас хичээлж амжсангүй байсан. Манайх одоо ам бол 5 лаа. Эхнэр 3 хүүхэдтэй. Тэгээд одоо гэр бүлийн маань Батцуу, Сагаражийн Батцуугод сайхан бүсгүй би. Тэгээд одоо 3 хүүхэд маань арцсангуу том болж тэ том охин маань оюутан. 2 хүүхэд маань дунд сургууль сурдаг. Хүүхдүүдтэй хэр сайн аав байж чадчихээн. Халамжтай сайн аав. За ер нь маруухан шүү. Гэхдээ яг охтууд аавдаа сайн байдаг тийм ээ. Тэгээд одоо миний охтууд бол ер нь бол аавдаа хэрэг халдаахгүй те. Тэгээд яг би ер нь боддгийн одоо энэ хүүхдэд баг багт нь эрдэнэ номын сайн сургаж өгөх ёстой. Тэгээд энэ нийгэмд бол одоо бас өөрийнхөө одоо хүн чинь нэг юм байдаг шүү дээ. Өөрийнхөө сурааг юм хүүхдтэй бас шаардаад байдаг гэх тийм ээ. Тэрэн шиг одоо миний хүүхдүүд их сайн ном сураараа одоо өнөөдрийн бэлэмжлэх сэтгэлгээнээс жоохон хол байх хэрэгтэй шүү. Аав ээжээр нь өвөө эмээнэр нь одоо хоо хоосноос эхэлсэн. Хүн бол хамгийн гол зүйл бол одоо их ном уншиж одоо тийм ээ их юм одоо мэдхээс гадна амьдрах ухаанд маш сайн суралцах хэрэгтэй. Ер нь бол миний арга ивэг олцдог.
одоо хүнтэй зөв харьцдаг тийм ээ. Тэгээд одоо энэ бол их зөөлөн одоо юм юу ч болоог байх хүмүүс ингээд ууралж бухимдаал одоо бас одоо өөрсдийгөө ингээд стресст оруулдаг ийм юусоо байж болохгүй. Манай хүүхдэд их амгалан л та. Тэгээд миний бас нэг тийм занг бас жоохон шингээсэн байх магадaltaй. Юу гэвэл одоо асч бухимдаад эсвэл одоо юмны төрөн гарч хараагаад байхгүй шүүс ер нь бол Хөдөлмөрийн багш байсан гэсэн те зураг хөдөлмөрийн багш байсан гэсэн те таны ажил амьдралын гараа юу нь яаж эхэлсэн бол ямар сургууль төгсөж байна? За би 1971 онд энэ 100 модны голд төрсэн хүн. За тэгээд 10 жилийн Төв аймгийн 10 жилийн 1-р дунд сургуульд энэ Богдолын өвөрт одоо хүн болж энд одоо дунд сургуульд сураад 1988 онд багшийн дээд сургуулийн зураг хөдөлмөрийн ангид орж 92 онд төгссөн байгаа. За 92 онд төгсөж ирээд Төв аймагт анх одоо байгуулагдажсэн 5 дугаар сургууль гээд шинэ сургуульд шинэ одоо багш ирж ажил хөдөлмөрийнхаа гарааг энэ сайхан одоо багш нарын хамт олонны дунд ажил хөдөлмөр эхэлж исэн. За тэр үед бол одоо бас дандаа шинэ залуучууд одоо тэр сургуульд одоо ажиллаж исэн. Тэгээ миний амьдралдаа бас нэг сайхан мартагдчихгүй зүйл бол тэр сайхан хөдөлмөрийн хамт олон тэр дундаа би нэг анги төгсгсөн. За миний одоо шав нар надтай бараг чадцуу. Одоо би чинь дөнгөж одоо 21 настай оюутан ширээнээс багшийн одоо ажилд иржсэн. Тэгээ оюутан миний одоо төгсгсөн ангийн хүүхдүүд надаас нэг 5-6 насны дүү. Тэгээд одоо нэг 8 дугаар анги төгсгөж одоо нөгөө хүүхдүүд шавнар маань одоо багшаагаад ороод ирэхдээ үнэхээр бас багшийн мэрэгжлийн сайхныг бол одоо ингэж ойлгож байгаа. Тэгээд сая л манай ажиллаж байсан сургуулийн маань 20 жилийн 2012 онд болсон. Тэгээд анги хамт олноороо бас цуглаж эдний шавнартайгаа бас 2 өдрийг сайхан өнгөрөөсөн. Уралдаан тэмцээнд оролцоод тэгээд шавнар маань их сайхан том болсон байлээ. Тэгээд одоо бид байнга холбоотой байдаг. 5 жил ирээтэй багшийнхаа ажлыг хийж байгаа хувийн секторт орсон. Тэгээд 1995 онд би нэг хаяг реклам хийдэг ажил эхэлсэн байгаа. Тэгээд Улаанбаатар хот руу орж амьдрахын ирэхээр бас байр савтаа болъё, бизнест хүч үзьгээд хот руу орсон. Тэгээ оюутны байранд их нэртэйгээ ойлоо. Нэг одоо хүмүүс ярьдаг шүү дээ, нэг төмөр орд тавиад л одоо тийм оюутны байранд амьдралаа эхэлж исэн. Тэгээд хүний амьдрал маш хурдан өнгөрөх юм. Тэгээ 2006 он хүртэл бол хувийн секторт хувийн компанид ажиллаж ялаа. Тэр Best Service компани Elba дэлгүүрийн хамгийн анхны логог зохиож, анхны дэлгүүрийн тогтчуулж, одоо энэ электрон барааны дэлгүүрүүдийн хаяг реклам тогтчлтын ажлаар бол бизнес эхэлж исэн. За тэгээд ер нь бол Улаанбаатар хотод бол хаяг реклам, интерьер дизайн, тогтчлтын чиглэлээр бас одоо бизнест хөсч үзэж бас одоо манаргаж явлаа. За тэгээд ер нь бол тэгээд 2006 онд барилгын тусгай зөвшөөрөл аваад орон нутгтаа бас ирээд хөдөө орон нутгийн сумд аймгийнхаа сумдаар явж үзээд нэг л бодол төрсөн. За би ер нь бол одоо юу чаддгаа бас зөвхөн Улаанбаатарт биш орон нутгтаа өөрийнхөө бас нөхөж хөдөлмөрийг зарцуулах хэрэгтэй байна. Жохон ч гэсэн тус нэмэр уулгээд ерөнхийдөө бол орон нутг руу бас ажиллах хэрэгтэй байна гэсэн бодол төрөөд 6 оноос эхлээд л аймагтайгаа холбогдсон. Буцаж. За тэгээд энэ хугацаанд бол одоо улс төрийн сонгуульд бас хүч үзьгээд 8 оны сонгуульд аймгийн иргэдийн хуралд үтсэн. Тэгээд одоо ялалт байгуулж ер нь улс төрд явж болох юм байна гэсэн юм ойлголт төрсөн. Маш сайхан хүлээж авсан манай Төв аймагчууд. Тэгээд яг бид нар аав ээжийг олуулаа. Тэгээд намайг танихгүй ч гэсэн миний аав ээжийг, за миний ах эгч нарыг, дүү нарыг таньдаг улсууд маань маш сайхан дэмжиж, за энэ айлын хүүхдүүд бас хүний итгэл хугалчихгүй ийм одоо хүний өрсө даа гэдэг өнцгөөс нь бас дэмжсэн болов гэж боддог юм. За би өөрөө ч бас ер нь бол одоо ер нь бол чин сэтгэлээсээ л нэг барьж авал ажлыг бас хийчих юмсан гэж бас бодож оролдож одоо шин ямыг тэр дундаа хүнд хэрэгтэй орчин үеийн одоо шин технологиг бас хүмүүст мэдрүүлэх гэж оролдсон. Тэгээд ерөнхийдөө ямар ч гэсэн Төв аймгийн иргэдийн хурлаас 100% саналаар энэ нэр хүндтэй хариуцлагатай албанд одоо томилогдоод 3 жил ажиллаж байна да. Нөгөө бизнес юу болсон бэ? Бизнес тэгээд яг бас одоо яг нэг одоо том амжилт олж чадаагүй. Гэхдээ яг ер нь бол олон зүйлийг бол энэ надад бол том хичээл болсон. Тэгээ нийгмийн маш олон салбарт очиж одоо юм хийж тухайн одоо мэрэгжлийн зүгээс одоо тухайн мэрэгчлэнүүдтэй маш их сайн одоо тулж ажилласан, ойлгосон. Жишээл одоо эмнэлгийн одоо 1-р эмнэлгийн засварын ажил дээр гал нэг орчин үеийн эмч нар шинэ мейк гэж очиход хаяг рекламнаас нахгуулаад ресепшн одоо интерьер дизайны одоо хүн болгон хөгжихийн хэрэгээр бол тэр тухайн ойлголтууд маш их авч сургамж их авсан. Тэгээд ерөнхийдөө хэдэн залуучуудыг бэлдсэн бас нэг тавилгын үйлдвэрээс оролцож ирсэн л доо. Тэгээд энэ одоо өнгөрсөн тэр жилүүдийн хийсэн ажлын туршлага
өнөөдөр одоо төрийн алба дээр ирэхэд бол маш сайн одоо ойлголтуудтай хүнд бол одоо чиглэл өгөх, мөн одоо зураг төсөлтөөр боловсруулах гэдэг дээр бол яг төрийн зүгээс хийх ажилт бол маш их нэмэр өгсөн. Яг танагт орж ирэнгүүт яг энэ олон зурагнаас энэ хар зурагнууд их түүх өгүүлсэн сайхан зураг харагдлаа л да. Хоёлаа энэ зурагны талаар яриад хөө. За тийм. Одоо тэр үе чи хүүхдэд тоглоом их ховор, гадаагаар бол бөмбөг өшиглэн, тэв өшиглэн. Одоо буу муу одоо моцодоор зороод тэгэл хийдэг үе байлаа. Тэгээд одоо энэ сургууль дээр ямар арга хэмжээ болно би тэрэн дээр өөрөө авиасгүйч байсан би орыг аль гүйдэг ийм хүүхд байсан. Тэгээд одоо нэр бүжгийн дугуйланд бас явдаг байсан. Тэгээд тэр арга хэмжээнд дээрээс хүүхдүүд багш орж чи бүжгийн дугуйланд явна. За багшаа гэл ингээ явдаг байсан. Гэтэл тэр үед Аз болж ийм Төв аймгийн соёл урлагийн 10 хоног бас болж энд одоо нэг одоо насны 8 хүүхд орж ингээд нэг 30-аад хүүхд орж исэн. Тэрэнд оролцож исэн. Цэдэн бал даргатай. Тий, Цэдэн бал дарга, Батмунх дарга, одоо тэр улс төрийн навчааны гишүүд одоо энэ дэр их гоё мундаг түүх усуд бий л дээ. Жишээлбэл энэ одоо ардын жүжигчин Долгоргоо байна. Оо тийм бэ. Тий. За тэгээ одоо энэ дотор чинь манай 5 гавьяат байгаа. Энэ нөгөө манай аймгийн намаа хорон даргаас Чойжил дарга, за Банзрагч гавьяат, за Бандан Доломсронгой, за урлагийн гавьяат тэтгэлтэй нөгөө Гайхмаараа эднэрийг зохиосон хөгжмийн зохиолч Боцохгүй гэдэг ийм олон сайхан хүмүүсээс энэ арга хэмжээнд оролцож байсан юм аа. Энэ таны ээж аав юу? За энэ миний аав ээжээр манай энэ одоо миний аав насаараа багшилсан одоо хөгшин одоо 1959 69 онд Төв аймаг дээр нүүж ирсэн. Тэгээд одоо миний аав ээжээр ховд завхнаар одоо ажиллаж амьдарч исэн ийм одоо хүмүүс тэгээд 59 69 он Төв аймагт ирээд одоо энэ Төв сайхан нутагт олон жил ажилласан хүмүүс би. За энэ таны хүүхэд 3. За манай гэр бүлийн 3. За энд одоо бас миний нэг дуртай нэг зүйл бол техник спортоор хичээлдэг. Энэ нисэх загварын спортоор хичээлж исэн үеийн зураг байна. 2012 онд миний багш Содон Балжир гэдэг ийм спортын мастер, олон улсын хэмжээний мастер багштайгаа хамт энэ 12 оны том тэмцээнд орж бас чамгүй амжилтаас үзүүлсэн. Одоо энэ 1982 онд Төв аймгийн соёл урлагийн 10 хоног гэж арга хэмжээ Улаанбаатарт зохион байгуулагдсан. За энэ үед бол одоо аймгийн даргаар ажиллаж исэн. Одоо төр нийгмийн нийт зүтгэлтэн одоо Таштимбэрл гэдэг хүн намайг засаг дарга болсны дараа энэ зургийг бэлгэлсэн. Тэгээ би ингэ сайхан угаалгаад файлаар навж угаалгасан. За энэ зурган дээр байгаа улсууд бол Төв аймгийн тухайн үед одоо шилдэг улсууд гарч ирж нээлт хийж исэн. Тэгээд одоо энэ Алтанхүү хөдөлмөрийн Баатар, Доломжуу гавьяат, ардын жүжигчин Гомсронгой, гавьяат жүжигчин Банзрагч, гавьяат жүжигчин Эрдэнэ Чулуун гэдэг энэ сайхан хүмүүс одоо урьд залсан энэ түүхэн зураг өөрийнхөө хувийн архиваас өгсөн. Тэгээд би энэ цагаан дээлтэй нэг жоохон хүүхэд одоо энэ арга хэмжээнд дээр Цэдэн бол дарга филатовод бэлгөх цэцэг өгөх юм одоо үүрэгтэйгээр энэ дээрээс гарч ялаа. Тэгээд энэ бол их сайхан түүхэн зураг байгаамаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцсон танд маш их баярлалаа. Энэ сайхан Төрлөх аймаг, Төв аймгийнхаа хөгжил цэцэглэлтэнд за бас иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө зүтгэж яваа таны энэ нөр их үлсэд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцсон явдалд бол баярлалаа. Тэгээд танай телевизийн хамт олон та бүхэнд одоо ажлын өндөр амжилтыг хүсье. Би одоо эцэст нь хэлэхэд бол би нэг олон танигдсан хүн биш. Манай Төв аймаг бол маш олон сайхан алдартнуудтай одоо тэр хүмүүсийг одоо ажиллаж хөдөлмөрчийн ард түмний төлөөллөөс бас дараагийн зочноор суураарай гэж та бүхэнд хүсье. Тэгээд сайн сайхан хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.